Толин царайд хааны 32 дугаар зүйл. Ийн хэмээн миний сонссон нэгэн цагт ялж төгснөгцөн бурхан хаан балгасдах Негродагийн ойд суун аваа. Тэр цагт ялж төгснөгцөн бурхан эсрүүн тэнгэр ба хормос тэргүүтнэр хүрээлүүл суун бүхийд бурхны биеийн бэлгэс ба үлгэрээр чимсэн алтны өнгө мэт бадран бүхийг олон хамаг нөхөд үзэж гайхалтаад сайшаа магталцав. Тэр мэд ялж төгснөгцөн бурхан хамаг нөхдөөс хэтэрхий дээд манлай эрхэм болон цогж авхлантайя суун бүхийд олон аяг тахимлгүй сүсэглэж алгаа хамтдагж ийн өчөв. Өдий чиний нөхдийн дотор цогж авхлантайя хэтэрхий болон суусан нь юун бөө хэмээн өчвөөс бурхан зарлаг болроо. Аяа аяг тахимлгүйда ямагт өдгөө бээр хамаг нөхдөөс манлай эрхэм болсон бус буй за. Эрт нөхцөн цагт бээр тоо томшгүй дэнсэлгүй сэтгэшгүй галвын урд энэ замбуу твд 8 түмэн 4,000 өчүүхэн хаадыг эзлэгч тийм нэгэн их хаан бүлгөө. Тэр хаанд 500 хүүгэн бүлгөө. Хойно нэгэн цагт их хатнаас нэгэн хүүгэн төрөв. Тэр хүүгүүний бие нь алтан өнгөт болоод үс нь хав хар үстэй. Гарын алганд 1000 хигээс хүрдний бэлэгттэй. Зүүн хөлийн үлмид морины зурхайд, баруун хөлийн үлмид зааны зурхайд. Буян ба бэлэглүүгээ төгссөн тийм нэгэн хүүгэн бүлгөө. Тэр хүүгүүний нэрийг Толин царайд хэмээн нэрийдэв. Тэр их хаан өвчин хүртэж төрөл эгүүтгэхгүй ойрцонд хамаг түшмэгдэд ийн хэмээн учрав. Ай их хаанаа! Чи хэрвээ нирваны дүрийг үзүүлвээс хааны оронд аль хүүгүүнийг суулгамөө хэмээн үтсэнд хаан зарлаг болров. Ай хүүгүүн 10 зүйл бэлгэт эрдэмлүгээ төгсгөөс түүнийг хаан оронд суулгасугай. 10 аль буй хэмээвээс ийн ухтугай. Бие нь алтан өнгө мэт болоод үс нь харавтар бүхий ба 2 гарын алганд хүрдний бэлэгттэй. Баруун хөлийн үлмид зааны бэлгэд, зүүн хөлийн үлмид морины бэлэгт. Хааны дээл өмсвөөс урт охоргүй биелүгээ сацуу болох хааны давцсан сууваас цог жавхланд болох хамаг өчүүхэн хаадад ихэд хүндлэгдэж хатан ба нөхөд сэлт бүгд үзээд баясан мөргөх ба хамаг тэнгэр нарын оронд одвоос бээр тэнгэр нар эсрэг мөргөх ба эрдэм ба буйны хүчээр 7 зүйл эрдэнсийн хур оруулаад хамаг амьтны сэтгэлийг хангуулагч их хатнаас төрсөн тийм эрдэм лүгээ төгссөн тийм хүүгүүнийг хан оронд суулгадугай хэмээн зарлаг болоод мөнх усын ёсоор төрлөө эгүүтгэв. Төдий хан хүүгүүн ба ноёд түшмэд бүгд чуулж хан хүүгүүдийн дотор их хан хүүгүүнээс эхлэн зэргээр тэдгээр 10 зүйл эрдэмүүд хүнд бүхий шинжлэх үзвээс бусад хамаг хан хүүгүүний бие нь алтны өнгө мэт үгүй, үс нь харавтар бус, гарын алганд хүрдний бэлэг тэмдэг үгүй, хөлийн үлмид заан морины бэлэг үгүй, хааны дээл өмсмөөс зохихгүй, хааны давцсан сууваас зочсон мэт босох бүлгөө. Өчүүхэн хаад ба түшмэд хүндлэн мөргөх бус болоод хатан ба урд харш дах нөхөд сэлтэнд баясах ба мөргөх бус. Тэнгэр нарын ертөнцөд одвоос бээр тэнгэр нар мөргөх бус эрдний хурыг оруулж үл чадан бүлгөө. Тэдгээр 500 хан хүүгүүн тэр бэлгийн нэгээхэн дээр үгүй ажгүй. Тэдгээр хүүгүүний дотроос ямагт отхон хүүгүүний бие нь алтны өнгө мэт болоод үс нь харавтар бүхий ба 2 гарын алганд хүрдний бэлэг, баруун хөлийн үлмид зааны бэлэгт, зүүн хөлийн үлмид морины бэлэгт. Хааны дээл өмсвөөс урт охоргүй бие сацуу болох, хааны давцсан сууваас цог жавхланд болох хамаг өчүүхэн хаадад ихэд хүндлэгдэж хатан ба нөхөд сэлт бүгд үзээд баясан мөргөх ба хамаг тэнгэр нарын оронд одвоос бээр тэнгэр нар эсрэг мөргөх ба эрдэнсийн хур ортугай хэмээн өгүүлээд сац хур мэт оруулагч хатны дотор нь их хатнаас төрсөн тийм бэлгэс лүгээ төгссөн тэр хүүгүүнийг өчүүхэн хаад ба ноёд түшмэд бүгдээр хан оронд суулгаж бүхийд 15 өдөр эрт мангаар наран ургасан нэгэн бээрийн төдий чинээ 1000 хигээс алтан хүрдэн дорн зүгээс ирээд өмнө огторгуйд байн тогтов. Төдий тэр хаан хүүгүүн өвдгөө хөсөрс өвдөж ийн хэмээн өгүүлрүү.
Хэрвээ би эрдэм лүгээ төгссөн хаан мөн л бөгөөс хүрдэн бээр миний дэргэд ойртох болтугай хэмээн өгүүлээд сац тэр хүрдэн огт руугаас ойртов. Заан эрдэнэ нь хүжис ангилагч уулаас ирэв. Сүүлийг нь чандамнаар чимсэн тэр заанд хаан бээр хөлөглөж огторгуугаар нисэж өдөр дүл болтол 4 твийг эргэв. Хэрвээ хөлөөр гიშгэж явбаас хөлөнд хаана гიშгвээс алтан хумх болмой. Морин эрдэнэ нь харавтар өнгөт дээл сүүл нь улаан болоод 7 зүйл эрдэнсээр чимсэн бүлгөө. Хаан нь тэр моринд хөлөглөөд нэгэн идээ идэхгүй цагт 4 твийг эргвээс чилэх альжаахгүй болоо. Чандам нь эрдэнэ өдөр шөнөгүй гийгүүлэх болоод 120 дууны газраас нааш гийгүүлэх болоод 7 зүйл эрдэнэ хур мэт ороод хамгийн хүслийг хангуул юу? Хатан эрдэнэ нь гоо үзэгсэлэнд болоод хааны сэтгэлийг хангуул юу? Ноён эрдэнэ нь хааны 7 эрдэнэ ямар хэрэглэх бөгөөс тэрхүү ёсоор бэлдээд баршгүй болгомой. Цэргийн ноён эрдэнэ 4 аймаг цэргүүдийг үзээд сац цэргийн аймаг хураад авгай хүчин лүгээ төгөлдөр болж чандсыг дарав. Тэр цагт тэр хаан нь ийн сэтгэрөв. Би энэ мэт 7 эрдэнэс лүгээ төгсөн нь урд буйнаас болсон буй за. Өдгөө бээр буйны язгуурын үнсийг бүгд тасалсугай хэмээн сэтгэж хүдсийн усаар угааж шин дээл өмсөөд гартаа хүдсийн сав барьж дорн зүгт өвдгөө хөсөр сөвдөөд ийн хэмээн өчн залбирав. Ай дорн зүгт суусан богд худагтан та миний үтсэн ёсоор эрен сойрох хэмээн өчөж залбирсанд дорн зүгийн 2 түмэн тоотон худагтан хааны орд харшид ирвэ. Өмнөд ба өрнөд ба умард зөв хийгээд түүнчлэн өчин залбирсан бээр хошоод түмэн худагтан Бэрадага бууд хааны орд харшид ирэв. Тэндээс хаан ба ноёд түшмд бүгд 4 зүйл хэрэглэх түн эд таваараар тэдгээр худагтныг өргөн тахив. Тэндээс 8 түмэн 4 мянган өчүүхэн хаад өөр өөрийн газартаа харьсугай хэмээн өчөөд хаанд эсрэг мөргөөд хамаг худагтанд бээр мөргөн дахиад одов. Хаан ба ноёд түшмд бүгдээр 8 түмэн 4 мянган он болтол 4 түмэн тоотон худагтныг дахин хүндлэв. Тэдгээр нь төрөл өгөөтгээд сац дээд төрөлт тэнгэр болон төрөв. Аяг тахимлгүй да. Тэр цаг тэр учирдах толин царайд хаан өдгөө бий буюу. Тэр цаг тэр учирдах толин царайд хааны эцэг нь Судаадана хаан буюу. Тэр цаг тэр учирдах их хатан нь Махамая хатан буюу. Тэр цаг тэр учирдах 500 хан хүүхэн өдгөөх 500 шакалигуудыг язгууртан болгоо. Тэр цаг тэр учиртад бээр би хамгийн манлай эрхэм болоод өдгөө би бурхан болж бэлэг лүгээ төгөлдөр болоод дээд манлай эрхэм боллоо. Хамаг нөхөд бээр бурханы зарилыг даган бишрэн байсан.